Хэрэгтэй. Яагаад гэхээр ч нөх хүний газар амьдарч байгаа хүмүүс чи илүү илгэмсэг, илүү нээлттэй болд юм байна. Юм үздсэн ингээд харьцуулсан бас нэг хатуух төг үздсэн хүний зан чанар арай л өөр л дөө. Өөр тийм тэд нар илүү илгэмсэг, илүү ингээд найзлахыг хүсдэг. Ер нь би Англид аюу олон найзтай байсан. Одоо энд байгаагаас илүү. Тэнд ер нь нэлээд олон танилтай. Ер нь ихэнхдээ найзууд, хинхэн биднийг урьддаг, нийлж уулздаг. Их эргэлдэж байгаад ирсэн. Ирээд тэгэл ер нь миний Польшд ирэх амьдрал ер нь анхнаасаа л ингээл их өөрчлөлтөөр шууд ихээсэн л дээ. Шууд эренгүүтээ том өөрчлөлтөөр. Тэг эренгүүтээ шууд цалаал ганцаараа үлдээл. Тэгэл нэг орой болгон уйлдаг нэг тийм ажилтайсэн. Эхлээд 6 сард. Тэгэхээр эхний шатнд бас та их ганцаарцсан байна тий? Нэлээд ганцаарцсан. Ер нь монголчууд чи ер нь их тийм элен далангуу, элэгсэг тийм халуун дулаан болсон юм билээ ер нь. Ирээд асуудаг юм ярьдаг. Польшууд Европт бол хүмүүс бол тэгэл ер нь хүний асуудалд оролцохгүй шүү дээ. Ер нь хол хүндий тэгэл яг уу одоо ингээд олон жил амьдарч байхад бол сайн ч хүмүүс байна, муу ч хүмүүс байна ерөөсөө ялгаа авахгүй. Улс улсын хүмүүс санта мунта бүгдээрэл байдаг юм. Гэхдээ яг монголчууд бол хамаагүй илүү элен далангуу гаргаж байгаа зан, ааш, хайр, халамж тэр бол ер нь хаа газар л яг л адилхан. Адилхан уу? Тий. Хүмүүсийн амьдрал би ингээд ажиглаад байж хахад хүмүүсийн амьдрал яг л тийм нэг загвараар голцоо явагддаг. Зөвхөн тэр хүмүүсийн ялгаа нь нөгөө ой мод урттай богинтой олон хүн сайнтай муутай ялгаагүй. Монголч сайн муу хүмүүс байна, энд сайн муу хүмүүс байна. Тэр нь бол ер нь аль гэрийн амьдрал ер нь хаа газар яг л адилхан явагддаг. Хүүхэл гаргаал тийм. Тэгээд нөгөө ямар хүнээс яг уу энтхий Польш хүмүүс жоохон хүндий хүүтэндүү байж магадгүй тийм. Гэхдээ Монголд ч ихсэн бас хүндий хүмүүс байж л байгаа. Дулаахан сайхан ч хүн байна, Польшд ч ихсэн байгаа. Ялгаагүй хаа газрын хүмүүс яг л адилхан. Сайн бацхан уу эрхэм хүндэт сонсогчдоо энэ удаагийн дугаарт маань Монгол улсын иргэн өргөцсөн байгаа. Зисмэ эгч гэж хэлж болох уу? Болно. Польш улсад яг надтай адилхан 2001 оны 10 сард Польш улсад ирээд үдийн хөлтөл амьдарч байгаа ихч байгаа. Тэгээд анагаахын сургуулийг төгсөөд шууд Польшд ирсэн байгаа. Тэгээ өнөөдрийн ярилцлагатаа бид та нартай одоо хүний газар яаж манай монголчууд төлөө олж те амьдралаа одоо ингэж босгож чадсан байгаа талаар ярилцсан. Тэгээд түүнээс хамгийн чухал нь бас бидний сэтгэл дотор ямар ч өөрчлөлт гарч яаж өөрчлөгддөг бас тэр талаар бас ярилцсанаа. Сайн байна уу? Сайн байна уу? За та анх Польшд яг ирнэ гэдгээ шууд яг 2001 онд мэддэг байсан уу? Айлсгүй бол бас нилээ сургуулаа төгсөхөөс эргэлзээтэй байсан. Яагаад гэхлээр тэр үед би найз сүд залуутай байсан. Тэгээд нөгөө Солонгос руу ажилд явцсан. Тэгээд Солонгос руу намайг ирж хамт энд амьдрий гэд над руу бүр мөнгө явуулаад би бүр виза гаргах гад ингээд бэлтгэсэн байсан. Миний яг дэдлийн ихч Польшид ирээд 2-3 жил ажилласан. Уламжлалтын чиглэлээр төгссөн. Тэр ихч маань одоо Краков хотод амьдардаг. Энд ирж ажил гэж намайг сүүлийн бараг жил ятгсан баха. Би тэгээ шийдвэр гаргаж чадахгүй. Нөгөө найз залуудаа тэгээд ихчэндээс дуудаад тэгээд алингийн хаашаа нь явд юм бэлээ. Ямар ч байсан анагаах төгсөөд явна. Гэхдээ яг хаашаа явахаа мэдэхгүйсэн. Тэгээ бодож жоод Солонгост бол би очиад хар ажил хийн. Тэгээ Польшид бол би эмчийнхээ ажлыг хийх юм чи ер нь эмчийнхээ ажлыг хийхээр явъя гэд шийдвэр гаргаад найз залууга Польш тэр Солонгосоос ирүүлээд тэгээд хоёулаа анх вагоноор ирчихсэн. Тэгэхээр та найз залуутайгаа ирсэн гэсэн үг үү? Тийм, Монгол найз залуутай байсан. Тэр маань Солонгост нэг 2 илүү 3 жил ажилласан. Тэгээд
ирээд тэгээ яг хөө энд одоо тэгээд нөгөө хамт байгаагүй удацсан болохоор тэр юм уу. Тэгээ Польшид ирэл нэг хагас жил болол манай Монгол буцсан л та. Тэгээд хоёулаа салж ирсэн. Тэгэхээр нэгсэндээ Польш бас нэг л сайн таалагдахгүй гэсэн үг үү? Таалагдаагүй тийм таараагүй таалагдаагүй ер нь нэг л зөгцөд болоогүй. Тэр ерөөсөө айгу таарахгүй айгу хэцүүлсэн байсан. Тэгээд шийдвэр гаргаад маш хэцүү байсан. Яагаад гэхээр 6 сар хэл мэдэхгүй, газар мэдэхгүй анхудаа тэгээ манай их хамт ажиллаж байгаад Краков руу өөр газар ажиллахаар явцсан. Би яг ганцаараа техник үлдчихсэн. Ихчтэйгээ, ихчийнхээ охинтой, найз залуутайгаа дөрөвлөхний амьдарч ирсэн. Гэвгийн 6 сарын ганцаархнаа үлдчихсэн. Таны тэгээд яг Польшд анх ирээд би хоёлаа бас ярьж ирсэн шүү дээ ярилцлагаас өмнө. Би таныг яг нэг яг надтай миний ирсэн богоонтой хамт ирж исэн байх гэсэн чинь бас арай үгүй байсан байх тийм. Арай өөр. Яагаад тэр үед тэгж гарсан плет олдохгүй байсан мэл би их л олон дамжиж ирж ирсэн. Эхлээд Иркутск ороод Иркутскээс буугаад Москва ороод Москва дээрээс юуны Чехийн богоонд суугаад ирж ирсэн. Тэгээ Чехийн богоон хамаагүй тохилог байсан. Тэгэхээр бид хоёр чинь Чехийн богоноор 2 өдөр явж ирэхэд хоёулахнаа өөр юунда купенд тэгээ дотроо ингээд угаалтур эднэртэй хөрхөн тийм тохилог богоноос тий солгоо молгоогоо хөл мөлөө угаачвал нэг жижигхэн ширээ ингээд дотроо угаалтуртай Польш тийм юу байхгүйсэн баг. Месси бол мэдэхгүй би нөгөө ямар ч байсан Орос хүртэл бол яг монголчууд бидний явж сурсан 4 өний ортой тийм л богоноор явж ирсэн. Би ч гэсэн тийм богоноор явж ирсэн л да. Яг намайг ингээ авч ирсэн одоо бурхан болсон байгаа цэнгэл гээд нэг боёнтой хүн байсан. Боёнтой ах байсан. Тэгээд юу ч гэсэн 4 өний ортой богон дотроо тэгээд хоолунд хийхээр бол заавалчгүй бас нэг өөр галтгоо шиг газар руу очиж бас хоолунд хийжсэн. Тэгээд нөгөө нэг олон хоногор явж исэн болохоор нөгөө нэг усны илүүнд бэлэн гомын эзэр гал. Үгүй бэлэн гомонгоос гадна нөгөө нэг имэйл авнадаа нөгөө нэг шорлог гэдэг үлээ. Тий. Амар давстай мах ингээд шууц гэ тий. Тэрийг ингээд хийгээд усны савн дотор хийгээд тэрийг дараа нь халаагаад гурил мөрөлтэй ч юм уу халаагаад айлсгүй бэлэн гомтой халаагаад идэхээр нэг хоол маягийн болж. Тий, шууц юу нэг айгуу сайн хоол тоо. Өөрийнх нь тоц шүүсэнд шүргэтэл нь буцлагдсан. Тэгээ муудгүй давс ихтэй. Тий. Яг тийм мэдэж ирж исэн би лав санд тий. Тэгээд харин таныг тэр адилхан богоноор ирсэн баг гэсэн бас арай үгүй. Тэгээ яг л нэг үед ирж исэн. Яг 10 сард чинь эднийх чинь нар байхгүй, хүүтэн цас ихтэй тий. Одоо цас байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгэхэд бол өстой нэлээд баг ингээд 2-3 м өндөр цас орсон жил болж исэн. Та тэгээд анх шууд Краков хотод ирсэн үү? Үгүй эхлээд Тарнов хотод ажиллаж байгаад Тарновтой бүр ганцаараа үлдээд 6 сарын дараа хэл мэдэхгүй ирж исэн хүн чинь 6 сарын дараа бид нар чинь нөгөө Польш хүний кабинетд ажиллаж исэн. Ажил олгогч маань Польш хүн. Тэгээд тэр ажил олгогч маань Польшид Краковт нэг кабинеттэй, Тарновт нэг кабинеттэй ихч Краковт ажиллахаар болоод би ганцаараа 6 сарын дараа ганцаархнаа үлдчихсэн. Нөгөө хэл мэдэхгүйсэн хүн чинь тэгэхээр 6 сарын дотор л хэл сураад ямар ч ясныг өвчтөн хүлээгээд аваад имжлээд нэг онж монж тавьчих тийм хэмжээнд хүрсэн юм шиг 6 сарын дараа. Яг мэрэгжлийнхаа хэрэгцээгээр нэгсэндээ ойлголцох хэрэгтэй хэлээс орсон тий. Гэтэ яг хоо Польш хэлийг сурахад надад орос хэл их төхөн болсон л да. Эдний чинь өвөл өгнөд нэг төстэй. Тий ойролцоо. Тэгээ ер нь их англи төстэй өгнөд их байдаг. Тэгээ ер нь бол реклам үзчихлээ анх сурч ирсэн да Польш хэлийг. Тийм үү? Реклам чи ингээл нөгөө дандаа давтагддаг. Тэгэл анх дандаа реклам үздэг гэсэн зурагтаар. Би Польш хэл сурч чадахгүй анх хүүхдтэйсэн л да. Тэгэл юу ч гэсэн нэг жил болсны дараа ээж л дандаа загнадаг гэсэн хэвээр нэрээ жил болчооч хэвээр нэрээ хэл сурч чадахгүй хэвээр юугаа ээж хийдэн чи залуу хүүхдээ ээж хийдэн нэгээд тэгээд Браво Girl гэдэг нэг сэтгүүлээдийн тэгээд айлсгүй нууд Шнастка гэдэг бас нэг тийм 13 настангуудад одоо өсвөр настай охтод зориулсан тийм сэтгүүл гэх юм уу өнгөм. Тэгээд тэрэн дотор ийм дандаа ийм түүхнүүд байдаг бас адал явдалтай түүхнүүд одоо комикс бук шиг яг адилхан ингээд хөөрхөн үүлэн дотор ингээд хоорондоо ярьж байгаа.
тийм юмнууд уншиж би нэг яг ганц хоёр үг сурдаг байсан. Тэгээд хороолынхон бас нэг хэдэн пош хүүхдүүдтэй нийлээд ганц хоёр үг бас сурахыг хичээдэг байсан. Гэхдээ яг ингээд жигнэсээ яг ингээд надтай хамт ингээд суугаад хичээл хийж байгаа хүн хизээж байгааг болохоор хэлээ бас сурах нь хэцүү байсан. Тэгээд түрүү хэлжсэн шүү дээ. Сургуульд бас яваагүй жил. Тий, 2 жил болж исэн би. Аг шууд сургууль явсан бол хүүхэд бол айгүй урт сурч. Тий, тэгээд тухайн үед яг боломж нь бас хэцүү байсан л да. Ээж бичиг баримт нь харалцсан байсан уу яасан тэрийгээ сунгуулах гад бас арга учрыг олж чадахгүй хэл мэдэхгүй хүний газар байгаа учраас тэгээд Яховыг та мэдхүү? Тий, Шведк Яхов тийм. Тийм. Яховын элчнэргээ Монголд хүртэл байгаад тийм. Хоёр ороо явдаг. Тийм хүмүүсийг нэг Монгол ихч биднэрт санал олгоод хөөхөн ингээд гэртчээ үрж ингээд бурхны хичээл заадаг. Тэгээд ингээд айгүй төвчээртэй ингээд явахлаар нүггүй нэрэ болох ч юм уу гэж бодоод. Тэгээ ээж гисэн зөвшөөрөөд тийм Яховыгийн элчнэртэй би Монгол хэл сурсан шээ анх удаа. Пош лөө? Тийм Монгол хэл бишээ Пош сурсан. Пош хэлээ яг тэгж сурж исэн. Тэгээд жилийн дотор амар сайжирсан нөгөө нэг номнуудыг уншаа. Тэгээд мэдээж Яховын элчүүд хүмүүс юм чинь дараа нь ингээд нөгөө бүр гүн оруулах гад намаа. Тэгээд тэнцэн би явахдаа нөгөө яг чин сэтгэлээс бол нэг тийм Яхов болох сонирхол байгаагүй л дээ яг давуу тал юм. Монголчууд ер нь бол хэлний авьяас талтай. Сурдаг юм бол. За тэр одоо мэдхгүй одоо хүнээсээ шалтгаалах байх та. Тэгээд сураагүй ч хүмүүс сурсан ч. Тий, сураагүй ч хүнд хэр их хичээснээсээ цаг зав зарцуулснаас л шалтгаалдаг байх л та. Би яг тэгэл 6 сарын дараа ямар ч гэсэн өвчтөө хүлээгээд авчихсан. Анх бол эмэгтэй хүнтэй ярихыг дуртайсэн. Эрэгтэй хүмүүс чинь ойлгохгүй. Эмэгтэй хүн болохоор ингээд аягүй хурд ойлгочдөг. Эрэгтэй хүн тайлбарлаа дараа нь асуухаар ойлгоснохоор ойлгоогүй гэж байгаа. Тэгээ эмэгтэй хүнтэй ярих илүү дуртай байсан. Ер нь тийм тэгэл их эргэлзэж байгаад ирсэн. Ирээд тэгэл ер нь миний пошт ирэх амьдрал ер нь анхнаасаа л ингээл их өөрчлөлтөөр шууд ихээсэн л дээ. Шууд эренгүүтээ том өөрчлөлтөөр. Тэгээ эренгүүтээ шууд цаалал ганцаараа үлдээл. Тэгэл нэг орой болох уйлдаг нэг тийм ажилтайсэн. Эхлээд 6 сард. Тэгэхээр эхний шатнд бас та их ганцаардсан байна тий? Нэлээд ганцаардсан. Ер нь монголчууд чи ер нь их тийм элен далангуу, элэгсэг тийм халуун дулаан болсон юм билээ ер нь. Ирээд асуудаг юм ярьдаг. Польшууд Европт бол хүмүүс бол тэгэл ер нь хүний асуудалд оролцохгүй шүү дээ. Ер нь хол хүндий тэгэл яг уу одоо ингээд олон жил амьдарч байхад бол сайн ч хүмүүс байна, муу ч хүмүүс байна ерөөсөө ялгаа авахгүй. Улс улсын хүмүүс сайн та муунтай бүгдээрэл байдаг юм. Гэхдээ яг монголчууд бол хамаагүй илүү элен далангуу. Та анх яг ирээд Пош улстай одоо ингээ яг танилцаад ингээд эхний өдрүүдээ санаж гэнэ үү? Ямар мэдрэмж төрж исэн? Юу санаанд ч орж ирж байна. Тэр ингээл том яавлагнууд аягүй санагдсан. Манайх чинь яавлаг ургадгүй юм чинь тий аль. Ингээл алимнууд амар үнэтэй байдаг яавлагнууд ингээл гудамжаар ургацсан заяа ингээл хашаа машаанд бид нар чинь нөгөө байрны хашаа байр болгон ингээ өөр ингэсэн хашаа машаада тэр дотор нь эсвэл гадаа гудамжин дээр ингээд ургаад нөгөө яг навч ундаг, жимс ундаг тэр үеэрсэн алимнууд ингээд жимс мэмс юм өөр ямар ийм нэг шар жимсээ чи өгдөг үлээ. Грушка яриад байгаа юм уу? Үгүй нөгөө шливка. Шливка. Шливка манайхаар юу гэдэг үлээ? Чавга. За би яста мэдгүй. Чав тийм жимснүүд чи ингээд газар ингээд унтсан заяа би бүр гайхаад хүүе манад нөгөө дэлгүүрт байж идэг тий бэлгэнд авдаг нүднийг юм алим ингээ ургацсан би бүр газраас нь бүр ингээ сонирхоод аваад угаагаад манайч наадха битгий идэ наа чи гудамжинд ургасан гэсэн би бүр үгүй юм гоё алимыг ягаа идтгүй ямар сони ингээ бүр аваад угаагаад оруулж идэж үзчихсэн ямар ч алгаа байхгүй яг юм 100 урт болохоор нэг жимснүүд бас гоё ургана л та тэр айгуу сони хамгийн анх таны анхаарлыг татсан соёлын одоо ялгаа. За гайхажсэн юмнууд байсан. Одоо тэгтээ ерөөсөө бүр ингэж амар шокод ороод одоо юу сони ямар сони гэдэг тий. Тийм юмч бараг л байхгүй дээ. Нөгөө коммуни болол хүүхдүүд ингээл нөгөө цагаан коммунийнхаа шашинд орох баярынхаа хувцсыг өмсөөл явхлаэр
ямар гоё хөөрхөн нөгөө юуны дэлгүүрийн үзмэр шиг хүүхдүүд яваад байгаа ингээд тэрийг л анхаарч гайхаж ирсэн. Тэрнээс нэг тийм нэг хайхтар соёлын шок. Миний нэг бас нэг айгуус гайхажсэн юм. Ер нь монголчууд чинь аав ээжтэйгээ хамт амьдардаг шүү дээ, тий. Энд болохоор эцэг эхчүүд нь ч тэр хүүхдүүд нь ч тэр ер нь эцэг эхчүүд нь өөрсдөө тусдаа амьдарч юм билээ. Ерөөс хүүхдүүдтэйгээ амьдардгүй. Тэр надад айгуус санагдчихсэн бүр. Тийм. Надад ч гэсэн тийм сонир санагдсан. Тэр айгуус сонир санагдсан. Ямар сони ийм хөвгшин, ийм ганцаараа тэгээд тэгвэрийн тэг яасан өрөвдөлтөй ямар сони юм бэ гэл амар гайхажсэн байхгүй. Тэгэл нөгөө найз мэдээсээ асуухлааргүй манай ээж ганцаараа гэртээ амьдрах дуртай манад ирэх дурггүй гэл нөгөө ээж нь ч гэсэн үгүй тийштэй би гэртээ ганцаараа сайхан айлд амьдраад яах юм. Одоо бол би тэрэн тасцсан л да. Нэгэн бодлын тэдний зөв юм билээ. Хувь байраа хамгаалаад тий. Тэгэхээр эдгээр чинь бас монголчуудын бодвол хүүхдүүдийн амьдралд их жоохон оролцох дуртай юм байл л да. Тэрнээсээ болоо жоохон тэгж тустай амьдардаг. Монголд бол ер нь тийм үзэгдэл байдгүй баха тий. Хөгшөө ээж аав нь тустай амьдардаг. Одоо тийм ямар болсон юм бол? Би ястаа мэдгүй. Миний санснаар бол ер нь хүүхдүүд эцэг ихтэйгээ л амьдрах хэвээр харж үзэх хэвээр гэсэн нэг тийм л мэдлэг байдаг. Монголоос бол гарсан. Яг одоо ингээд пош бүр 20 хэдэн жил болцсон. Би чинь пош угаасаа хар баг наснаас өссөн юм чинь. Монгол би зөвхөн 3 дугаар ангида 1 сар явж байгаад энд пошт ирсэн. Тэгэхээр би монгол хэлчихсэн муу. Тэгээд ер нь эндхийн одоо соёл болтой ер нь дасцсан дөө баргалж хатан аав ээж мэж манай ээж эдгээр тустай байвал надад ч гэсэн санаа амар юм шиг санагдав. Тийм санаа амар. Өөртөө гэсэн хувийн амьдралдаа нөхөртөөгөө нийлээ тий. Тэгээ хоёр дахь нь бас нөгөө монголчууд ч хүүхдээ дөнгөж төрсөн ялах хөлгөтэй хүүхдээ өвөртлөж унтдаг ч юм хамт унтдаг шүү дээ. Тэгсэн чинь зарим хүмүүс яг өрөөндөө унтдаг хүмүүс ч байсан. Гэхдээ зарим хүмүүс бүр тусдаа өрөөнд хүүхдээ бүр ганцаараа ингэ тусны өрөөнд тулдаг. Харин одоо л байдаг. Тэр ч гэсэн тэр надад л амар. Үгүй надад ч гэсэн амар би сайхан хүүхэд нэг өрөөнд тусны орхичоо тэгээд өөртөө гараа явчихдаг. Би ч гэсэн сая хүүхэд гаргасан. Би хүүхдээ одоо л өөртөлч унтдаг. Тэр Монголоос авсан. Гурал ингэ өөртлөөд бүрээс 10 хүртэл өөртлөө унтчихлаа шүү дээ. 3 4-өө харин хүүхэд чинь одоо ээж аав нь хажууд нь байгаа айхан байхгүй гэсэн тийм мэдрэмж байнга. Яг хөө тэрний сайн талж байна, мууч талж байна. Яг угаасаа амьтад хүртэл хүүхдүүдээ бүгдээр ингээд бөгнөлж авал хамт унтдаг шүү дээ. Тийм. Тэгээ нөгөө бодлоор яг хөө ээжд нь жоохон ядардаг байж магадгүй л дээ хүүхдээ хүртэлж унтах. Гэтэ яг хөө тэгэл тийм л юмн дээр гайхдаг байсан одоо ч тэгээ тохиолчих тий. Тохиолцсон. За тэгээд Краков хотод та яаж ер нь энэгээр яаж ер нь наашилсан? Тавнууд дээр хоттой хэрэг болсон? Тавнуудаа би 3 жил ажиллаад дараа нь нөгөө 2 жил болоод би хүүхдүүдийнхээ автаа танилцаад тэгээд дараа жил нь битээр яг тэр жоохон бичиг баримт авах гад яг жоохон үргэлжлэхийн хувьд бол үргэлжлэсэн нөгөө бичиг баримт хурдан авахын тулд яралтаа суусан л да төрөвчсөн маягаар. Тэгээд нөхөртөө суугаад Краков руу 2004 онд Краков. Тэгээд манай хүүхдүүдийн авч нь Краков байсан. Байдаг. Тэгээд Краков руу нүүж иржсэн. Дараа жил нь манай хүүхдүүдийн ав Англи руу ажилд явах болоод тэгээд бас араас нь Англи явчихсан. Англи та бас нэг хэсэг амьдарч ирсэн үү? Англид чинь 3 билүү 4 жил манай том хүү чинь угаасаа тэнд төрсөн. Хүүгээ хоёртой хахад нь би буцаж ирж ирсэн. Бас л нөгөө эмчийнхээ ажлыг хийдэг шалтгаанаар буцаж ирсэн. Яа тэгэхээр Англид би эмчийнхээ чиглэлээр ажиллах яг боломж бол байсан баг. Гэхдээ би нөгөө тэнд очиод хүүхэд гаргацсан. Тэгээ хүүхдтэй болохоор чинь тэрийг хөөцөлдөх явах цаа байхгүй. Хүүхдээ л одно шүү дээ. Тэгээ нөгөө албан байгууллагаар ингээд нөгөө бичиг баримт хөөцөлдөхөө явж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд хүүхдээ ингээд нөгөө юунд нь барьсан. Ингээл хүүхдтэй хойлох. Хүүхд харах хүн байхгүй. Тэгэл нөхөр ажилдаа явчихна. Би хүүхдээ хараад гурлахнаа л тэгээ байж идэг. Тийм болохоор тэрийг хөөцөлдөх цаа байхгүй. Янз бүрийн зочид буудалд ажиллаж үзлээ. Цэвэрлэгчээр дараа нь хөгшчүүдийн асрах газар асрагчраар ажиллаж үзлээ. Тэгээ ерөн сүлдээ би одоо эмч мэрэгчлээ хүн байж гэж бодоод гинжи дургуун. Тийм, эмчийнхээ ажлыг юу нь явж хий гэж бодоо тэгэл буцаад бааш тэрсэн.
Ингэж бодлоо. Таныг Англид амьдарч байгааг чинь би мдээгүй юм байна. Өмнөх яриануудаас. Тэгээд та одоо пост ирээд 2 жил болцоод нөхөртөөгөө ингээд нийлээд те танилцаад нийлээд нөхөр чинь одоо Польш хүн байсан те. Тэгээд Польшта яг дөнгөж дасаж эхлэж байх үедээ бас өөр нэг орон руу очсон шал өөр. Тий, битэр чинь шүү дээ бүр яг тэр айгу бас инээдтэй хурмаа батлуулаад 7 хоног манай хүн Англи явчихсан. Шүү. Тий, 7 хоногийн дараа. Би тэгсэн чинь Монгол явчаад тэр жил Монгол явчаад эргэж ирж байгаа байхгүй. Тэнгүүтээ 7 илүү 10 хоногийн визтэй Польшид буцаж ирж байгаа байхгүй. Тэгээд нэг 10 хоног дотроо хурмаа хийгээд бичиг баримтаа юунд сунгуулах газар өгөх тийм ажилдаа 10 хоногийн визтэй буцаж ирж ирсэн. Тэгээд виза өгчөөд манай хүнч Англи руугаа яваад бүр дараа нь Беларусь руу гарч дахиж нөгөө 3 сарын хугацааны визтэй заавал байх хэрэгтэй. Нөгөө Польш хүний эхнэр болсон болохоор дараа нь виз авахд бол амархан болсон байсан л да. Шууд хэл гараад виз даруулаад эргэж орж ирэл. Тэгээ бичиг баримтаа өгөөд бичиг баримтаа гарсны дараа тэр хурмаа хийсэн жилээ Англи руу бас явчихсан. Тэгэл ер нь айгүй хөдөлгөөнтэй тийм жилүүд байсан л да. Амар тийм 2001 онд ирээд 2004 онд Англи руу явж байгаа. Бас шинэ газар. Амар давчуу сонсогч байна. Тийм амар их юм болоод баргалж өөрөө та ингээд суугаад ингээд жоох амс хийгээд наан цаана бодох тийм завгүй баргалж завгүй харин одоо ингээд бодож явах чинь миний анх иржсэн нэг тэр Польшид иржсэн эхний 2-3 жил л айгүй сайхан тийм айжуу тайван зав ингэхтэй өнгөрсөн. Сүүлд нь тэгэл хүнтэй суугаад хүүхд гаргаал чүн ингээл болох болсон бүгд. Цаг хугацаа. Тэг мэдсэн жил хүүхдүүд 20 мөр хүрсэн. 17 хүрсэн явж байгаа. Харин хүмүүс тэгж яриад л хүүхдтэй л олцвол тэгэл цаг ерөөсөө ингээл амар хурдан явчихдаг гэж. Одоохондооч би тэрийг мэдрээгүй байл л да. Мэддэгнэ. Яг нөгөө хүүхэд басныг хөдөлгөөнд ороод ирэхээр илүү их анхаарал шаарддаг. Яг нэг бас гайгүй 2 мөртхэн гарчих юм бол тэгэл явж байгаа юм да. Би тэгээд бас танаас нэг юм асуумаар санагдаад гадаад хүнтэй суухад тухайн үед чинь манай монголчууд чинь бас нэг тийм амар одоо амарч гэж одоо миний бодлоор эсэргүүцэх хандлага биш амар тийм харамч хүмүүс гэж хэлэх юм уу? Монголчууд амар харамлдаг. Тэгэл ингээл жишээлбэл монгол залуу гадаад хүүхэнтэй суuna гэх юм бол жоохон дургуй ч юм уу? Айлсгүй бол монгол бүсгүй гадаад хүнтэй суuna гэвэл дургуй ч юм уу? Эцэг чи юу гэж хэлсэн бэ? Тэр үед манай аав бол айгүй их өнгөрсөн. Аав маань бол байгаагүй намайг 19 настай хахад дөнгөж оюутан болоод эхэлж байгаа. Ээж маань юуч бас хэлээгүй. Би өөрөө чинь баг 27 8 та 30 төхөөд эхэлсэн. Тэгээ өөрөөс жоохон яарсан л да хүүхдтэй болоо гэдэг. Тэгээ ер нь бол гэрийнхэн нэг юм хэлээгүй. Тэгээ өөрөө мэднэ үстэй том хчид нэр жүнтэй сууж яах гэдэг юм хүүхэд гаргаж яхаар цаашаа өргөжлөлөө сурах юм биш үү гэл том хчид нэр тэгж хэлжэл байсан л да. Тэгэхээр нөгөө тэр үедээ айгүйх тийм хүүхдийн мөрөсл болсон хүүхдтэй олъё гэж бодвол. Тэгээ бараг л хүүхдтэй олъё гэд хүнтэй суц юм уу гэж заримдаа өөрөө боддоо шүү дээ. Нэг тийм юм бол байгаагүй. Угаасаа миний яг 25 ангаах төгсөж ирээл байсан орчин маань Польш байсан. Энд чинь монгол хүмүүс нэх байгаагүй. Би өөрөө ч тэгэл ажил гэр гэл нэг илүү дутуу газраар явдггүй. Хавь орчинд маань байсан хүмүүс Польш хүмүүс л байсан. Тийм болохоор надад яг тийм монгол хүнтэй суух тийм орчин бол байгаагүй л дээ. Ямар ч тийм боломж монголчууд ерөөсөө байгаагүй юу те? Байсан. 8 байгаагүй. 8 хийдэг хүмүүс аяг байсан. Манай ээж эмчнэр байсан. Эмчнэр нь болохоор дандаа тийм нэлээд ахмад насны эмчнэр байдаг гэсэн. Тийм миний үеийн хүмүүс бол тэр үед байгаагүй эмч. Тийм яг манай ээж ирэхэд бол бас ирж 8 хийдэг байсан. Тэгээд яг 8 ч агаа нарыг би сайн санаж байна. Олигтой юмнууд байгаагүй. Үнийг хэлэхэд үнэхээр олигтой хүмүүс байгаагүй. Хинхэн юу нь зодон зүдэн тэгэл ууж эхнэр хүүхэдтэй ер нь тийм ар гэртэл хүмүүс голцсон. Ер нь би тэднэрт анилгаач боломж байгаагүй, уудч байгаагүй тэг ер нь гэр ажил хоёроос ер нь гадагшаа гардаггүй тийм л хүмүүс мэдээгүй. Хаагуурч тэр монгол хүмүүс байсан. Тэгээд нөгөө гэртэл биждэг ажиллаа гэл хэлээ сураал.
төлөвлөгөөнд анхаарлаа төвлөрүүлээл тэгэл үүдэг гэсэн. Хийгээл. Гэтэ тийм л байсан л та тэр үед. Тэгээд сүүлд нь англи яваад англи бас нэг Англид очиод соёлын одоо ялгааны тийм зөрөөний тийм бас тэнд бол шал өөр тий. Польш, Англи, Монгол жишээний. Тэнд бол ерөөсөө 3 дахь орн гэдэг чинь бол шал өөр. Ер нь их чөлөөтэй, ер нь маш их юм Польшоос ялгаатай. Юу нь ялгаатай? Польшчууд ч бас их жоохон тийм бас одоо нөгөө монголчуудыг илгэсэг элен далангуу тийм гэдээсэн чинь Англид очиод би Польшуудын бас их сайхан улсууд байжээ гэдгийг ойлгосон байхгүй. Ингээд хажуугийнхаа хөрштэй бид нар чинь яг ингээд задгаа байшин амьдарч байгаа байхгүй. Бүтэн жил амьдарч байхад би тэднэртэй сайн уу баяртай гэдгээс өөр юм хэлж үзээ. Би мэдэхгүй танихгүй. Би ойр орчныхаа нэг ч хөршийг таних. Бүр хүндээ. Бүр ингээд ястай. Тэнд нэг тэтгэврийн эмээ хоёр л байсан. Монгол Польшуудад бид нар айгүй илгэсэг. За ер нь бусдууд яг тийм англи хүмүүс бол тийм гадны хүмүүс бас их дуртай биш. Тийм гадны хүмүүс их дуртай биш. Тэгээд жоохон тийм гадаадын хүмүүс гэсэн тиймэрхүү хандлагатай. Тэгээд яг тэр эмээ өвөө хоёроос бусд нь бол ер нь тэгэл дороо тусдаа ингээл хажуугийнхаа хөрштөө хүртэл би сайн ингээл баг зүс танихаас бүтэн жил хажууд нь ингээд хамт амьдарчаад зүс танихаас өөрөө жоохон хав орчноосоо нэг ч англи тийм хүмүүс танилцаагүй. Харин тэнд ажилладаг Польшуудтай бол байгуу найзууд байсан. Дандаа Польш хүмүүстэй найзалдаг. Энэ болохоор Польш орн чинь яг тэгэхээр хоёр дахь их орн болсон л доо. Англи байсан Польштайгаа Польшуудаас бас өөр байсан тий? Бас өөр. Яг тэгэхээр чинь нээлттэй. Яг тэгэхээр чинь хүний газар амьдарч байгаа хүмүүс чинь илүү илгэмсэг, илүү нээлттэй болд юм байна. Юм үздсэн ингээд харьцуулсан бас нэг хатуух үздсэн хүний зан чанар арай л өөр л дөө. Өөр тийм тэд нар илүү илгэмсэг, илүү ингээд найзлахыг хүсдэг. Ер нь би Англид аюу олон найзтай байсан. Одоо энд байгаагаас илүү. Тэнд ер нь нэлээд олон танилтай. Ер нь ихэнхдээ найзууд, хинхэн нэрийг урддаг, нийлж уулздаг. Одоо энэ пандемиас чинь хойш ер нь хүмүүс их тийм сонин зэжиг болчиход байна шүү дээ. Ер нь хаа сайгүйч байж магадгүй. Польшид л тийм болсон байна. Тэгэхэд Англид бол хүмүүс аюу гоё нийлээд уулздаг, бие бинийгээ урддаг, цай цүү хамт уудаг. Ер нь тийм чөлөөтэй цагаа гоё хамт өнгөрүүлдэг тий. Гэртээ байхгүй. Соёл бол өөрөөс нь тэнд байсан Польш хүмүүс бас өөр байсан. Тэгэл яг нөгөөд чинь эмчийн ажлыг хийгээл тэгэл буцаал бас Польшд ирсэн. Гэхдээ Польшд ингээд эргээд ирж байхад би яг гэртээ харж байгаа юм шиг тийм сэтгэлтэй буцаж ирж байсан. Хамгийн сонин. Англи Польш таны гэр гэдгийг ойлгосон үг юм тийм. Англи би бол ерөөсөө идээшээгүй. Яагаад ч юм идээшээгүй. Тэгээд Польш руу бол ер нь яг гэртээ харж байгаа юм шиг л буцаж ирж байсан. Гэхдээ тэнцээ тухайн үед таны хийж байсан ажил мажлаас шалтгаалсан баг тий? Шалтгаалсан тий. Ер нь тэгэл хар бордол ажил хийжсэн л та. Ерөө энэжийнхээ ажлыг хийгсэн бол тэнд явсан болвол тийм олон яг үе шатын дамжаад бүх бичиг баримтаа тэр өгөх ёстой газар нь өгөөд ингээд бүх юм хийгээд явсан бол боломж бол надад байсан. Гэхдээ би нөгөө өөрөө очингуудаа жирэмслээ хүүхэд гаргацсан болохоор ийш тийшээ явна хүүхэд харж хүн байхгүй би чи ингээд дандаа хүүхдэд дагуулаа л энэ явж идэг. Тэр ихтэй хаачиж Англид тийм ээжтэй хүүхдүүдийн 5 тухтай орчин айгүй сайн бэлдээд өгсөн. Дэлгүүр олгонд ингээд ээжээ ордог өрөөтэй памперс хүртэл ингээд өнгөд тавьсан байдаг. Идэж уух хүүхдийн хоол моол хүртэл ингээд тавьсан. Ер нь ингээд хүүхдэд дагуулад явж байхад бол маш ая тухтай орчинтай. Автобусын хүртэл ингээд нөгөө тэрэг мэрэг ордог юм налуу шал малтай. Ер нь тэр талаараа бол айгүй гоё юмсэн. Эмч нар нь их баригч нар нь өөрсдөө гэрт ирээд үзчихдэг, шинжилгээ авчдаг. Тэр тал дээр бол эмнэлгийн тийм халамжийн тал дээр бол тэнд бол супер байсан Англид. Супер. Та хизээ Монгол мэдээж надаас илүү олон удаа явдаг лээсэн баг л та. Би бол 2 удаа байсан. Ирснээсээ хойш. Тэгээд хизээ та яг Монголд очихдоо одоо Монголд одоо би буцаж ирж ингэж бүр суйрлаж амьдрах боломжгүй гэдгийг ойлгосон бэ.
Хэдэн жилийн дараа яг анх гарсныхаа. Анх ирснийхээ би ч нөгөө хүүхэд гаргаад ер нь тэгэл энэ чинь үлдэхэр болцсон л доо. Би чи 2001 онд ирээд 2005 онд би хүүгээ гаргасан байхгүй. Тэгээд нөгөө хүн маань энд төрсэн, энд төрж өссөн болохоор тэгээд нөхөр маань пош хүн байсан болохоор ер нь тэр үед хүнтэй суугаад хүүхэд гаргасан үед мал ер нь тэгэл их хүн тэгэл хүүхдээ л өөр хүүхдээ байгаа газараа ер нь тэгэл монголчууд ярьдаг шүү дээ. Нөгөө цагаан зэр эмэгтэй хоёр нутаггүй. Хаана өөр хүүхдээ гаргана, хаана гэрээ барина. Тэр л эмэгтэй хүний нутаг болдог. Тэр бол яг үнэн байхгүй. Хүүхэд гарцсан болохоор ч би тэгэл ямар хүүхдээ дагуулаад нөхрөө дагуулаад Монгол буцалтай биш. Ер нь тэр үеэс л энд амьдрах юм байна гэж мэдсэн л дээ. Тэгээд дээр танаа нөхөр чинь Монгол очих сонирхолтой байдаг байсан. Ярддаг л байсан болохоос яг очие гэж бол яг хүсээгүй хаа. Ер нь бол тийм жинхэнэ пош соёлтой тийм пош стилтэй тийм хүн байсан. Яг энд ч нөгөө ийм гадаад руу явах юм үзэх сонирхолтой тийм сэтгэлээ нээлттэй тийм аялчин жуулчин хүмүүс ш. Манай хүүхдүүдийн аав данч аяг гэрсэг хүмүүс. Ер нь гэртэл байж байгаа дуртай. Сүрээ олцсон тэгэл болоо. Тийм гэрээсээ өөр газар ер нь байх дурггүй. Тэгээд маш гэрсэг. Тэрнээс болоод би тэр бас зөрчил гарсан л да. Би болохоор айгүйх аялах дуртай, хэм үзэх дуртай. Ер нь чөлөө цав гарвал ер нь л боломжтой л тийш яваад нэг юм үзчихээ. Нэг адлын явдалтай юмтай. Тий, пош тий. Ер нь байгальд дуртай. Тэгэл гоё юм үзье, гоё байгаль үзье л гэж боддог. Тэгээд манай хүүхдүүдийн аав болохоор айгүй гэрсэг. Одоо хүүхдүүд маань ч гэсэн бас л тийм л юм билээ. Тэр одоо эрэгтэй хүний цаа юм уу бидэхгүй. Ийш тийш явъя гэхэлэр явахгүй л гин. Тэгэл найзуудаа харж байгаа чинь хүүхдүүд нь аав ээжигээ дагаад явж байгаа чинь манай хүүхдүүд явахгүй л төвлөцөж байгаа юм. Би бас өөрөө пош нөхөртэй. Тэгээд одоо ингээ эрлийн цөвхтэй, тань шиг бас эрлийн цөвхтэй. Тэгээд яг миний хүүхд одоо дөнгөж миний хүүхдийн дөнгөж нэг настай болохоор бас сайн ирээдүйд одоо юу болох юм бас мэдэхгүй л юм л да. Бүх юм миний өмнө байна. Гэхдээ танаас бас сонирхож асуумаар юм нь болохоор одоо ингээд шал хоёр өөр соёлоос гаралтай хоёр хүнээс ингээд хоёр хүний дундаас ингээд бүхэл бүтэн хүн бий болоод ирэхэд тэр хүмүүжил одоо хэцүү юу? Хэцүү юм нь нөгөө эднийх нь ч айгүй шашин шиг шүү дээ тийм. Сургуультай нөгөө шашны хичээл ордог. Тийм жоох нөгөө шашны хичээл нь бүр сургуулаасаа ороод эхэлчихэр чинь яалтчгүй ингээд шахалт ирдэг. Тэгээ би нөгөө хүүхдүүдээ болоод би эндхийн христийн шашинтан болоосаа гэж хүсээгүй ч гэсэн нөгөө аав нь пош, эмээ нь пош, ах トゥ нь пош усаад болохоор яг тэр нөгөө яс сонжлын дагаад тэр шашинд нь оруулсан л та. Тэр нөгөө сургуулийн ингээл ангийн бүх хүүхдүүд тэр чинь ингээд бүгдээрээ зэрэгцээл тэр шашинд орох баярыг ингээд хамт тэмдэглэж байгаа хөө. Тэгэхээр чи энэ бас бодлого байна уу ингээд цаанаас нь хүн болгоныг ингээд зөвхөн энэ шашиндаа оруулах гэсэн тийм юм явагдаад байна уу? Эсвэл тийм ёс заншилтай. Тэгээ яалтчгүй ёс заншлын дагаад би хүүхдүүдэд оруулсан. Яа тэгэхээр манай хүүхдүүд орохгүй гэдэг ч юм бол найзууд нь гадуурхах ч юм уу. Эсвэл манай хүүхд эднэр бүгдээрээ явж байгаа чинь тий ангийнх нь бүх хүүхд явж байгаад би яагаад ганцаараа энд үлдээд байгаа юм ч гэдэг тэгж ганцаардах сэтгэл төрүүлэхгүй тул гол нь би зөвшөөрсөн. Гэхдээ одоо бол тэднийг би бол заавал сүм рүүгээ шашин руугаа явж мөрөг гэж бол шахдаггүй. Та өөрөө тийм байх. Би өөрөө юм чинь тийм. Би өөрөө л нөгөө буддын шашинтай. Тийм. Тэгээ буддын шашинч гэж одоо сүүлийн үед ер нь ингээл бодоолаа буддынх юм уу бөө юм уу ер нь монголчууд чинь бөөгийн шашинтай ажилласан байлээ шүү дээ уулын дээр үедээ анх Чингис хааныхаа үеэс бүр дээр үе. Гэхдээ яг хуу хүн ямарваа нэг шашин шүтэж явах шаардлагатай. Тэгээ юу асуулаа? Хүүхдээ одоо ингээ эрлийц хүүхдүүдээ одоо ингээд шал өөр хоёр соёлоос гаралтай эцэг их өсөхөд хэцүү байсан уу? Юу нь хэцүү, юу нь давуу талтай байсан тэр талаас. Тэгээ нөгөө нөхөртөөгөө ингээ санал нийлэхгүй юмнууд бол яг гардаг байсан. Тэгэхдээ сүүлийн үед ингээд би өөрийгөө харсан чинь би яг хүүхдүүдээ ингээд яг голоор нь хүмүүжилсэн билээ. Яг цэвэр Монгол биш. Монголын хүмүүжил ямар болсныг би одоо мэдэхгүй л амьдраагаа 25 жил болсон юм чи. Намайг байгаа хахад одоо хүүхдүүд маш их юм хийдэг байсан. Бүр ингээд 7, 8, 9, 10 таагаасаа гэрээ ажил хийдэг. Маш
гэрээ ажлын өөр нь хүүхдүүдийн ажил байсан. Би хийдэг байсан. Санжийн ажил тий. Хийхгүй бол бас зодуулдаг байсан. Яг тэгээд нөгөө энтхийн хүүхдүүд чинь бол тийм гэрээ ажилд бол бас тийм юу биш шүү дээ. Тэгээ би яг голоор нь манай хүүхдүүд бол цэвэр польш хүмүүжлтэй ч биш, цэвэр монгол хүмүүжлтэй ч биш. Би тэднэрийг бол яг хоо арай илүү эрхлүүлдэг байж магадгүй. Манай дүүмөө ирчээд чи жоохон дураараа байна. Хүүхдүүдэд дураар нь байлгаад байна гэдэг чи хэлж байгаа сонсогдож байсан. Польш найзууд ирэхээр танаа хүүхдүүд чи яасан дуулууртай ямар хэм хийдэ өөрсдөө юм ажт юм биш тэгээд тийм гайхаж тийм тохиолдол байсан. Тэгэхээр тал шал өөр өнцгөөс хараад байсан байна тий. Өөр өнцгөөс тэгээ би өөрөө тэгээ боддtiin. Би яг л голоор нь аль зөв юмнуудыг аваад хүмүүжилж байгаа юм байна даа л гэж бодож байсан. Яг польш хүмүүсийн нэг юм хүүхдүүдэд айгүйх эд материалаар айгүйх хэрэглүүлдэг, айгүйх юм өгдөг. Тэрэн дээр би бас нөгөө хүүхдүүдийнхээ авт айгүйх санал нийлдэггүй, айгүйх маргалддаг байсан. Тэгэл яг голоор нь л авсан л та. Тэрнээс манай нөхөрт ч гэсэн би яг Монголынхаа юмар хийх гэхээр манай нөхөр гайхаал таалддаггүй тийм юмнууд ч гэсэн байсан. Гэтэ нөгөө усын уул ясын даг гэж үг байдаг. Энд амьдраад энхийн яс цашлаар амьдарч байгаа болохоор голцоо энхийн яс цашлыг л дагсан л да. Усын уул ясын даг гэд бас энэ орныхоо яс цашлыг хүндэтгээд эдний одоо баяр маярыг бол би тэмдэглэж байсан. Тэмдэглэлтэй бас хүүхдүүд маань Польш авта Польшийн иргэд гэж явдаг учраас бас аль алийг мэддэг. Гэхдээ Монголынхаа баярыг ч гэсэн тэмдэглэдэг. Наадам болохоор бүрхөө өшөөрөө хийчин, цагаан сараар буузаа хийчин тэгэл манай хүүхдүүд бууз хийгээл идэл цагаан будаатай идэхээр нөгөө Монголын цагаан сар болж ийн гэл мэддэг. Тэгэл аль алийг л хослуулдаг л да. Тий. Хүүхдүүд чинь тэгээд Монгол хоолн дуртай юу? Польш хоолн дуртай юу? Илүү бууз хуушуур нь бол нугасгүй. Нугасгүй бууз хуушуур нь бол аюу дуртай. Юг цовын клусото гэдэг нэр өгсөн нөгөө. Клусото? Тийм, рисотто гэдэг шүү дээ. Будаатай хуурга нөгөө юуны Италийн будаатай хуурга тэр чинь нөгөө клуски гэдэг нөгөө польшор чинь энэ нөгөө урдлаар хийсэн юм клуски гэдэг шүү. Тэгээ өөрөөсөө клусото гэдэг нэр өгсөн. Цовын ихлэр клусото гэдэг нэр өгсөн. Клусото гэдэг Монгол хоолн дуртай. Миний ганц хийх дуртай хоол цовын буузаас хийх дуртай. Хуушуур нөгөө шардаг болохоор жоохон залхуураад би ховор хийдэг. Бүрийн хуушуур тос багтаа жоохон жигнэс хийгээд хайрс хийгээд хийдэг тийм патент болсон тос багтаа. Air fryer хэрэглээд байгагүй юу? Тийм үү? Хариулсан дээр. За тэгвэл асуунаа. Тэгээ хийшүү гарах нь гардtiin гэхдээ хаяаны гарах тийм. За тэгвэл таны амьдрал чинь тэгвэл их давчуу явсан байна. 4 жилийн дотор яг энэ бол миний байр суур гэдэг хөл гараа болцсон. Бас тэгээд Польшд ирсэн гадаад ирсэн мөртлөөс өөр гадаад руу бас явж амьдрал үзсэн. 3 дахь нэг үзсэн. Сүү залууга Польш нөхрөөс олдсон. Тийм. Нэрээ сүү залуу чи өөрөө төрүүлээ явцсан юм. Би чинь дараа жил нь 2002 онд салаад 2 жилийн дараа хүүхдүүдийнхээ авдаг. Би танаас бас нэрээ нэг юм асуух гэсэн. Та би чинь хүүхдээрээ ирсэн л дээ. Тэгэхээр надад бол одоо яг тийм Монгол найз залуу, Монгол сүү залуу гэсэн туршлага л ерөөсөй байхгүй. Ямар ялгаатай гэж юу? Тий. Үгүй одоо өдөр тутмын амьдрал одоо эмэгтэй хүнтэй харьцаж байгаа зөрөө тэр талаас би харин асуух гээд. Ер нь бол тэгэл хүмүүс чинь яг хүний одоо гаргаж байгаа зан, ааш, хайр, халамж тэр бол ер нь хаа газар л яг л адилхан. Адилхан уу? Тий. Хүмүүсийн амьдрал би ингээл ажиглаад байж хахад хүмүүсийн амьдрал яг л тийм нэг загвараар голцоо явагддаг. Зөвхөн тэр хүмүүсийн ялгаа нь нөгөө ой мод урттай богинтой олон хүн сайнтай муутай ялгаагүй. Монголч сайн муу хүмүүс байна, энд сайн муу хүмүүс байна. Тэр нь бол ер нь аль гэрийн амьдрал ер нь хаа газар яг л адилхан явагддаг. Хүүхэл гаргаал тийм. Тэгээд нөгөө ямар хүнээс яг хөө энтхий Польш хүмүүс жоохон хүндий байж магадгүй тийм. Гэхдээ Монголд ч гэсэн бас хүндий хүмүүс байж л байгаа. Дулаахан сайхан ч хүн байна, Польшд ч гэсэн байгаа. Ялгаагүй хаа газрын хүмүүс яг л адилхан. Би 13 жилийн дараа ганцаараа Монгол явахаар шийдээд
2014 он анх удаа Монгол би буцажсэн байхгүй яг бие дагаад насан турсан том бүсгүй болж буцажсэн. Тэгээд яг уу мэдээж гэр бүлийнхэнтэйгээ уулзаал ингээл зөндөө болсон л доо. Гэхдээ Монгол залуучуудын талаар яг нэг юм ихэд би ч угаасаа нэг пост гэсэн нэг тийм Монгол залуучуудтай ингээл нийлээл ингээл яадаг байдг байсан. Ганц мэддэг жоохон бүр наснаас бол ганц мэддэг хүмүүс нөгөө нэг 8 идэг амар арах гагаанаар үед ингийн нэг ч хүүхдтэй байхгүй. Тэгээд дээрэс нь дараа нь бол тэгэл пош найзуудтай болол явцсан юм чинь. Тэгээд хальт нэг монголчуудтай танилцахаар дандаа нөгөө оюутан агаа нар байсан. Тухайн үед оюутнуудын байгаа байдал бол надаа миний үзлээр бол ерөөсө таалагдж байгаагүй тэр үед. Одоо ч шал өөр л дээ оюутнууд ч айгүй хөөрхөн ажил олоо хийждэг. Тэгээд би чинь Монголд анх 2014 онд очичоод үеэлтэйгээ яг уу манай үеэл явахтай нэг одоо найзууд нөхдөд хаагур явж юу хийдгийг үзүүлэх гээд намайг нэг караоке дагуулж яваад тэгээ мэдгүй нэг найзуудынх нь найз нь гинэ юм мэдгүй нэг хитэн залуучууд бас ингэ нийлцэн сууж ирсэн. Тэгээ надаас бүр нэг толгойд намхан за би ч угаасаа өөр амир биерхүүлтэй нэг залуу бүр ингэ надгүй бүр ингэ амар дайралстаа нэрээ. Мөчөж угаасаа өндөр хөөхөнд айгуу дуртай. Дайралстаа нэрээ хайраа маараа болцсон зүгээр. Тэгээ би сүүлдээ нөгөө нэг яаж үгүй гэж хэлхээ мэдгүй ингээд айгүй хитрхи ингээд наалтаа ингэж ойлгуулах гад ингээд айтайхан хэлээд ах нөгөөх нь юусоо ойлгодгүй. Ингээд бүр наалтчаад ийм тийм ялгаа байдаг баг. Энэхийн чинь бол хүний биед тий яг үнэ. Тий. Энэхийн чинь өстө хүний биед хүрчихээр ингээд гараа ингээд автобуснд ч ихсэн ингээд өстө эмхтэйч тэр ихтэйч хүний биед хүрчихвэдэ гэж бүр гараа ингээд бүр ингэдэг. Яна бид ч өөрчлөө ингээ санаандгүй хурч мөрчих юм бол уучлаарай гэдэг тий. Яг үнэ тэр бол маш их. Тэгээ би сүүлдээ дургу өрөөд нөгөө залууч ингээ яагаад харахгүй. Чи ямар ядаргаатай би цаашаа гэд бүр тэгэж хэлээд тэгсэн чинь нөгөө залууч бүр амар уурлаад би тэгэж хэллээгээд. Тэгээ дундааны лааз миний нүрлөө шидчихээ цутаасан гэдээ бодоод үзтээ. Яна яасан. Миний анх бүлтгэл юм тий. Тэгээ манай нөгөө үеэл чинь бүр галзуурах гэж юу вэ энэ одоо яа тэгээ тэр зөөгч мөчрөн гэсэн тэр караокены харсан л да бас бүгдээрээ араас нөгөө хөөсөн. Угаасаа гаргасан зан айгу бүдүүлэг байсан юм чинь. Тэмэтгүй хаашаа яаж. Тэгээ тэрнээс гадна бас нэг Монгол удаа очиод ингээл нөгөө нэг ийм артад ороод манай их чин байрны ийм арттай ойрхон байдаг байхгүй. Дэлгүүр ороод хүнсний юм цоглуулъя гээл. Юу ч яасан дэлгүүрт ороод тэр Porsche алим хараад би шоконд орчихсон. Алимны үнийг хараад амар хямдхан авдаж пост бодож үзээ. Тэгээд дээрэс нь бас ингээд очрлоод зогсож байхад хүмүүс яг тэр нөгөө хүний хувийн зай гэж юусоо бараагүй. Миний ард очрлоо зогсож исэн агаа бол баг гэлж намайг жоохон гүзээтэй хүн байсан л та. Бүр гизээрээ зүгээр нуруу хилээд бүр санаа зовмоо. Ийм тал дээр шүү тий. Энд бол хүний биед хүрэхгүйгээд хүний бид хурч мөр санаандаа хурчхээр бол уучлахад тийм ялгаа бол бас байгаа юм байна. Гэтэ яг би бол хизээч Монгол хүмүүсийн тухай янз бүрийн юм сонсогддог л доо энэ тийм янз бүрийн юм сонсогддог. Гэтэ би бол хизээч Монгол хүн болж төрсөндөө харамсдаггүй. Би бол бахархдаг. Тэгээд энэ боломжийг бас ашиглаад хүмүүстэй сонсож байх юм бол бидний одоо ингээд Монгол хүн болгон үргэлж Монгол хүн гэдгээ санаж байгаасай, өөрсдийнхөө өв соёлыг судалж үзэж байгаасай. Тэгээд хүн болгон одоо ингэ монголчууд тэгдэг шүү дээ. Эх орныхоо төлөө бидэнд юу хийж чадах вэ? Миний бодлоор монгол хүн эх орныхоо төлөө хийж чадах юм ерөөс Монголынхоо өв соёлыг судлах, хүнд мэдэж авах, тэгээ бүр өөр хүүхдтэй ингээд хэлж зааж сургах, өвлүүлэх. Тэгээ тэр бодлыг хүүхдээ бас сонирхуулах тэгээ тэр бодлын үүднээс би энэ бас Монгол гэрээг энд Польшийн нутагт ингэж тавьсан манаас Монголынхаа ингэ соёлыг энэ хүмүүст харуулъя, таниулъя. Польшуудаас Монгол хоолнд айгу туртай. Юу н манай хүмүүс гэлтгүй айгу туртай намайг дандаа бууцаа хизээ их юм бэ ирж идэ гэдэг дандаа тэгдэг байхгүй. Тэгээд би эднэрийг ингэ дуудаж анх бүгдийн дуудаад хамт хийдэг байсан. Тэгээ юу н энийг Монголоо харуулах. Би өөрөө ингэ Монголд байгаа юм шиг мэдрэмж авах тийм нэг газартаа болёо гэд. Тэгээд энэ гэрээг анх 5 жилийн өмнө худалдаж авчихсан яг нөгөө пандем гарсан жил. Айгүй энэ гэрийн түүх бол маш урт удаан амар их бэрхшээл саад
туулж иж өнөөдрийг хүрсэн. Тэгээд миний одоо ингээ би боддtiin миний Монголдо оруулж байгаа хувь нэмэр одоо би ингэж л Монгол орондоо хувь нэмэр оруулъя да. Ингэж л би Монгол орноо сурталчилж хүмүүст харуулъя да. Тэгээ хүүхдүүдэд ч гэсэн Монгол дагуулж явах юмсан Монгол их нэртэй болчоосаа гэж заримдаа боддог байхгүй. Яалтчгүй энд төрөөд өссөн хүүхдүүд бас хэцүү юм байна тэр олохныг ингэж ойлгуулж тайлбарлуулж хэлэх яа тэгэхээр чинь хүмүүсийн чи юу нэгэн тэгэл орчин татаал аваа явчих тийм шүү дээ. Ямар сургууль явна, ямар хүмүүстэй байна. Хүүхдүүдэд би нэг сайн монгол хэл сургаж чадаагүй бас тэрэндээ харамсдаг. Тэр үед би яг ганцаараа байсан. Монгол хэлээр баг ярьдаг нэг ширхэгч хүн байгаагүй. Яг тийм үед хүүхдүүдэд төрүүлжсэн. Дандаа хашаар, дандаа пош хэлээр. Тэр Монгол руу би танаас бас нэг юм асуумаас ажиллаа. Одоо яг та ярьсан чинь нөгөө хэлний талаар нөхөр чинь монгол хэл ер нь бас сурахыг хүсдэг байсан уу? Бас үгүй юу? Ганц хоёр үг бас сурж байсан уу? Манай нөхөр чинь аягүй сонин тийм гадаадуудын эсрэг үзэлтэй тийм хүн байсан. Тийм их нээлттэй биш. Намайг монгол хэл хүүхдүүдэд зааж өгөөч гэдэг мөртлөө монголоор яриад ингээ ганц хоёр зааж өгөх гэхлээр ингээ шоолоод инээгээд идэгсэн. Тэнгүүд нь би нөгөө шоолоод ахлаар нь би тэгээд сүлдө болцсон байхгүй. Тэр л буурал ажилтай. Би шоолсон тэр зааныг пошуудын одоо яг тэр нөгөө нэг ингээ шоглож инээдэг зааныг би ойлгох гэж бараг 20 жил болсон баха. Одоо ойлгоод тэрэнд нь дассан л да. Тэгээ ихэнхдээ ер нь яг сэтгэлгээ нь болохоор ингээ чамааг бүр ингээ одоо тухайн үнийг одоо нэгсэндээ бүр доош нь хийж доромжлох гэж тэгэж инээдэг үү? Зүгээр өөрсөнд нь хөгжилтэй. Тийм болоод инээдэг гэдгийг ойлгоход би 20 жил надаа зарцагдсан гэж хэлж байна. Тэрийг гэтэл би нөгөө би ч өөрөөс айгүй их орон чим билээ л да. Ер нь одоо Монголын хэлийг хүн шоолох, монгол хүнийг шоолох, монголыг элдвэр муулахыг би бол ерөөс үздэг. Надад таалагддаг хүмүүс. Хаяа нэг тийм хүмүүстэй таарлажсэн надад ерөөс таалагддаг. Заримдаа би нөхөртөөгөө маргалтаад ингээд ганц хоёр юм яхахлаар шууд бас хэрэлддэг шүү дээ. Өөдөөс нь станараа чи болохгүй хэрвээ чи ийм үзэлтэй байгаа бол чи яах гэж надтай нийлсэн ингэж ярьж болохгүй чи хүндэтгэх хэрэгтэй. Энд чинь миний одоо миний төрсөн нутагтай миний ингээд миний цус одоо миний байгаа бол би өөрөө монгол хүн. Би тэрийг өөрчилж чадахгүй. Тэгэхээр чи тэрийг хүндлээд ингээд хамаагүй илэнд болоо муухай юм ярьж болохгүй. Тэгээд юу ч гэсэн бит хоёр хамт байснаас хойш юусэн нэг ч удаа Монгол болжмор гэж нэг сурсан. Тэрнээс өөр юу ч мэддэггүй заяа. Тэгээд хүүхдээ олсноос хойш айгүй хөөрхөн би нөгөө хөрөөгөө ингээд монголоор дандаа ярьдаг. Сайн биш. Тэгээд тэр миний ярианаас ганц хоёр үг сураад авсан. Тий. Би дандаа нөгөө хүүхдээ олохдоо ээжийн хайрушка ээжийн бамбака гэж тоглодог байхгүй юу. Тэгсэн чинь тэрийг ээжийн хайрушкаг амар сайн ээжийн гэж хэлж чадахгүй. Ичи гэж хэлнэ. Ичи хайрушка гингүүтээ ичийн бамблака. Тэгээд нашрыг сурцсан. Амам найзаа гэдэг хөрхөн жижиг шаж өгнөд бас ингээд сонсоод бас сураад байгаа юм ба. Бас тэгээд нэг харахаар бас за юучаасаа энэ үнийг нэг Монгол дагуулад явчихвал бас илүү хөрхөө ойлгох байх. Авч явсан л дээр тэгжээж л хүн ойлгоно. Тэгэхээр манай ихч нэг 2 найзаагаа 2-3 хүн дагуулад пош найзуудаа дагуулад явж ирсэн. Тэд нэр Монгол явж ирээд маш өөр нүдээр Монголыг хардаг байсан. Эдгээр Монголыг хэзээ ч муулдаггүй. Айгу гоё ярьдаг тэд нэр. Тэгэхээр явуулаад үзүүлсэн дээр. Та тэгвэл одоо нэг би сүүл нэг пош хүний бичсэн Монголын талаар бичсэн ном байдیں۔ Та тэрийг мэдвгүй? Үгүй. Краковын хүүхэн бичсэн байл. Монгол 12 жилийн дараа гэдэг. Нэг тийм сүртэй зохиолч бол биш юм байлээ. Зүгээр өөрөө 12 жил ямар агуулгатай ном юм тэр? Яг Монголынхон тэр аяллахын талаар өөрийнхөө туршлагын талаар би амар гоё уншижсэн. Нэг өдөр уншаал уйлж исэн, инээд исэн үе зөндөө байгаа. Тэгээд сонирхолтой бичиж тий. Амар гоё сонирхолтой бичиж тэгээд амар амархан. Би танд гэртээ очиод явуулна та заавал уншаарай. Боломжтой бол яг уу бас монголоор орчуулад ячвал манай монголчуудад одоо өөр гадаад хүний нүдээр Монгол ямар харагддаг вэ гэх юм бол амар гоё сонирхолтой ном.
Би бүр уншаад уйлж исэн, инээж исэн, айгүй хөвгөлтэй бас ингээд сэтгэл хөдлөмөр бас уюуд бас зөндөө амар гоё битсэн. Заавал уншаарай. За тэрнээс гадна танаас одоо юу асуу? Одоо ингээд Краков дээрээ Польш нөхөртэй болоод хүүхдүүдээ ингээд өсгөөд энэчээ суурьлал ингээд мэдсэн. Та Монгол руугаа одоо хэр их буцдаг вэ? За ер нь хүүхдүүд төрүүлснээс хойш цөөхөн л доо яа гэх нэг жоохон хүүхдтэй чинь бас тийм олон дахин яваад авах боломжгүй. Заримдаа 5 жил яваагүй байсан, заримдаа хамгийн ойрхон нь 1 жилийн зайтай явж ирсэн ч юм уу. Ер нь тэгэл нэг 2 3 жил болоод сүүлд бол жил болгон явъя гэж бодоод байгаа. Ер нь тэгээ хүүхдүүдэд ч гэсэн дагуулж нэг жил аваад явсан л та бүгдийг монгол хэл сурах гад. Гэтэ яг би өөрөө монгол хүн юм чинь тэгэл хүүхдүүд маань энд байгаа болохоор нэг хөл маань Монголд нөгөө хөл маань Польшид ингэж л амьдрах баг. Ер нь бол явж бай, үзэж бай, нутаг усаа санах, тэр нутаг усныхаа гой сайхныг яг үндэ одоо л багтаж биширч чаддаг болж хэлж урд нь хүн чинь тэрийг анзаардгүй байсан юм байна. Завгүй байсан гэх юм уу? Завгүй байсан юм уу нөгөө үргэлж дотор нь байсан тийм амьдралдаа автаад энэ залуу байхдаа тэрийг анзаардгүй. Залуу хүн чинь ер нь тийм юм тоодох юм байна шүү дээ. Тэгээд дараа нөгөө хүүхдүүд гараад айгүйх 3 хүү маань 3 жил дараалаад гарсан, ойрхон гарсан болохоор бас тэр болго явах боломж байгаагүй. Одоо бол үнэхээр нутгийнхаа гоё сайхан тийм ондоо өөр тийм үнэхээр тэр сайхан талуудын бол үнэхээр илүү их мэдэрч хардаг болсон. Тэгэл тэр гоё соёл, тэр гоё олон янзын урлаг, хувцас, хунар, ухаан, тэр өв соёл, өвөг дээдсийн маань ухаан одоо манай Монголын зүүр өвгнүүд чинь одоо ингээл бөөн эрдэм мэдлэг шүү дээ. Янзын эрдэм мэдлэг. Тэр мэрийг ингээд сонсоод одоо ингээд би нэр ямар оройроо ортол үнэн үг хэлдэг байсан юм бэ? Зүрцсэн одоо тэр мэрэгөө өвгнүүд чинь ингээл яг л хэлээд байгаа байхгүй. Тэгээд би илүү ингэж багтаж биширдэг. Ингээ миний постнууд ч гэсэн дандаа Монголын тухай байдаг. Тэгээд ер нь гадаад байгаа монгол хүмүүс илүү монголоо тэгж үнэлдэм байна, судалчилдгийм байна, бахархдгийм байна. Яг го дотор нь хүн амьдарч байгаа монголчууд өөрсдөө тэрийг гадаад амьдарч байгаа хүн шиг тэгж мэдэрдэггүй юм шиг байна. Би бол энд амьдарч байгаагийнхаа хүчээр Монголынхаа тэр гоё соёл юг бол ингээд ихэр ингээд заримдаа бүр ингээд гадаад хүн харж байгаа юм шиг би бүр ингээд багтаад бүр ямар гоё юм бэ? Энийг хүмүүст харуулах юмсан. Тийм сэтгэлээр үздэг болсон. Энийг би хүмүүст таниулах юмсан. Ямар гоё юм бэ гэл. Ингээд дотроос ингээд огшоол нойр үзэл уйлна би. Гоё. Тийм. Манай ээж нэг 8 жаргалын морь зурагтай мэднэ үсттэй. Харандаагаар нэг зурсан. Амар гоё зурд юм манай ээж. Одоо л талаа. Бас хаях гэсэн зургийг би олоод. Олж аваад хадгалцаа айгу гоё. Манай ээж бол их авьяастай хүн байж тээ. Би ч гэсэн шүлэг мүлэг өвчтэй байсан ш нэрээ. Хүүхд байхдаа. Одоо авьяастай л та тэг яг тэрийг хөрх юмтай хөгжүүлэх цаг зав нь одоо хүрээгүй юм уу? Тэгээ одоо ч бас өөр шин сонирхолтой болоод байгаа юм аа. Фитнес, йог, positive mindset мэддэг. Янз бүрийн юм хийгээлээд яах вэ? Тэгээ тэрнээс гадна бас одоо та одоо яг тэгэж ойлгоод байна. Би ч н одоо яг ингээ хүүхэд насандаа ирсэн болохоор миний бүхэл бүтэн өсвөр нас тэгээ дээрэс нь бас ингээ том болсон нас нь ингээ пост хийсэн болохоор би ер нь бас боддог байхгүй зөндөө. Ингээд одоо би яг Монгол сэтгэлгээтэй юу? Пост сэтгэлгээтэй юу? Амар хэцүү. Та өөрийгөө ер нь юу гэж боддог вэ? Би чинь яг нөгөө юу штэ 25 та ирсэн болохоор чинь би бол төлөвшсөн хүмүүс юм. Насанд хүрсэн төлөвшсөн. Тэгэхээр надад бол Монголоос үлдсэн юм маш их байгаа. Чи болохоор 10 та хүүхэд гэдэг чинь бас л нэг арай төлөвшөж амжааг насанд хүрээгүй. Тэгэхээр миний хувьд бол би яг л ингээл 50-50 50% та ингээл аль алийг би хараад байгаа байхгүй юу. Чамд болохоор жоохон хүүхдээсэн болохоор бас мэдээгүй, үзээгүй, судлаагүй юмнууд бол зөндөө байдаг гэж магадгүй. Гэтэ би бас зөндөө боддог байсан. Тэгэл Монгол хүн болгонд миний бодлоор монголоо гэсэн сэтгэл заавал байдаг. Тий. Би
бүхэл бүтэн одоо яг 2014 онд 13 жилийн дараа Монгол буцаж явж үзэхээсээ өмнө би 13 жилийн дотор байнга их орноо боддог. Би Монгол утсан, Монгол сайхан, Монгол гоё ингээл дотроо бодвол би өстой их орондоо буцаж амьдрын ингэн тэгнэ гэд. Тэгээ яг нэг 13 жил өнгөрөөд очоод амар муухай ойлгосон юм болохоор ингээд яг миний нэг сансан бодсон шиг байгаагүй шал өөр болцсон. Тэгээд би ингээд гэр бүлийнхэнтэйгээ уулзсан ч гэсэн нэг л бүхэл юм өөр санагдсан. Яалтчгүй л дээ ойлгомжтой. Яа тэгэхээр тэр надад амар харамсалтай мэдрэмжсэн. Тэгээ би пош буцаж хурж ирчээд яг санаж ин яг нэг 9 сарын үед буцаж хурж ирээд одоо яг Краков хотын нэг төвөр нэг шинэ жил одоо Крисмасын чимэглэлүүд тавьчихсан байдэн шүү дээ. Сэтгэл гонцоох мэдрэмж л авчихсан байна л та тийм. Тэгээд тэр би шууд нэг Краков хотын төвөр ганцаараа буцаж хурж ирээд амар ядарч байгаа шүү дээ. Амар олон цаг ниссэн. Тэгээд би гэртээ амраагүй би шууд хүртгэн үсэр гараад ингээд одоо нэг Краковын нэг яг төв талбайг ингээд тойрсон нэг парк байдсан шүү дээ. Тэрнгөөр би алхаж арай зөндөө хөөлсөн. Станерэ тэр бол одоо яг надад нэг одоо поштоос суурах хэрэгтэй юм бэ. Монголд очиод би хөлөө олж чадахгүйгаа би ойлгосон байхгүй юм байна. Дасахгүй. Тэгээд ядаж гадаа гараад ингээд ийш тийшээ явах гэхлээр хазар мэдхгүй хэл мэдхгүй хүнээс асуухаар монголчууд мэдхгүй годомжаар явдггүй шүү дээ. Монгол та мэдчихэж байгаа юм шүү дээ. Нөгөө нэг барилганы тэр том арны тийшээ баруун тийшээ ирэхэд тэгэхээр нөгөө барилга нь би хаана байгаа гэж мэдхгүй. Станерэ аллага алцчихгүй. Яа тэгэхээр нөгөө бүх шин юм баригдаад годомжнуудын нэр өөрчлөгдөөд бүх юм байсан газараа байхгүй болоод хуучин алга болоод шинээр гарч ирээд яг хуучнаар ярих юм бол нэг ойлгоод байгаа. Тэрнээс тэрний тэнх тэр нь хаана байдیں۔ Тэр чин тэрний тэр нь хаана байдیں гэсрээ таач. Би бүр юу нэгдүгээр хороолоос хотын төв орж чадахгүй 30 минут зогссон. Хаана юу цуухаа мэдгүй. Тэгээ хамгийн инээдтэй намайг тэгээ уйлаад тэр паркаар ингээд яваад би тэгээ бодож байгаа хгүй дотроос та нэрээ арайч теста нэрээ их орондоо очиод чи замаач олж чадахгүй сте арчаагүй сте нэрээ одоо чи тэгээ Монгол очиод тэгээ яаж амьдрах гээд байгаа гэдгсэн чинь нэг гадаад хүн хурж ирээд зам асуугаад надад амар инээдтэй яг тийм бодол ингээд явж исэн чинь шууд чөлөөд хэлж авах хэдхэн секундын дотор чи тэр гудамжаар тийшээ ингээд чигээр яваад ингээд иргэн тэгээ би бодсон. Гэхдээ ер нь энэ л одоо энэ газар чинь энэ гот чинь л миний гэр болцсон юм байна. Би одоо тэрийг үлээж авахаас өөр аргагүй. Тэгж л ойлгож ирсэн 13 жилийн дараа. Тэгээ яг хүний амьдрал олон өөрөлдөө яаж ч өөрчлөгдөхийг хинч мэдэхгүй. Мэдэхгүй л дээ. Танаа хүүхэд ч одоо монгол хүнтэй суучих юм билээ. Гоёлах л та. Гоёлах тий. Манай хүүг тоох бүсгүүч зөндөө авах гэж бодож байна. Сайхан залуу болно. Гэтэ яг би тэр холимог хүүхдүүдийн давуу талуудыг бас харж байна. Юу давуу тал? Айгуу толгойд сайтай. Тархины чадал амар сайтай. Багш нар нь бүр хэлдэг байхгүй. Хүүхдүүдийн 2-3 өдөр нухаад байгаа юм ийм нэр чинь ингээл нэг 20-30 минут суугаад аль хэдийн бүгдийг мэдчихсэн байдаг шүү дээ. Тэр яг нөгөө холимог хүүхдийн давуу тал яа тэгэхээр чи нөгөө ген холдох тусмаа илүү тэр сайн чанаруудыг авдаг юм л дээ. Тэг яг тийм талаасаа тийм биеийнхаа талаас ч гэсэн оюун ухааныхаа талаас ч гэсэн нэг тийм аль талдаа тийм давмгай юм харагдаад идэх юм болохоор болчтой л гэж боддоо шүү дээ. Би урж исэн өөрийнхөө амьдрал бол харамсдаггүй. Ингээд хичнээн нөхрөөсөө салцсан ч гэсэн. Ийм л байх байсан юм байна. Ийм л хүүхдүүдтэй болох байсан юм байна. Ер нь бол харамсдаггүй. Уржсэн би Монгол хүн хэвээрээ үлдэн. Тэгээд Польшийнхоо бас хүүхдүүд маань Польшийн иргэд гэж явдаг болохоор бас Польшоо бас хоёр дахь их орно гэж хүлээж авал. Тэгэл аль нь л хүндлэл хайрлал явж энэ да. Тийм л бодлоо. За тэгвэл одоо та бол өөрөө одоо ингээд хөл гараа олцсон. Дисмэ би одоо монголоор Польшоор Жасмин гэж хэлдэг. Миний нэрийг хэлж чадахгүй тийм нэр өгсөн. Жасмин гэдэг хүн чинь одоо
одоо 50%-аараа Монгол 50%-аараа Польш сэтэлгээтэй тий нэгсэндөө. Ягаад гэвэл Монгол хүн. Тэгтэл Монгол 80%-аараа Монгол. Тэгээд бас ингээд та өөрөө Монгол соёлоо одоо дэмжихийн тулд ингээд энэ хөөрхөн гэрийг барьсан, энэ ч ингээд өөрийнхөө хийдэг мэрэгчлэр бас хөөрхөн гой юм хийж байгаа тий та бас. Тий. Энд одоо тэгэл нөгөө зүү манай аав ээж маань эмнэлгийн хүмүүс байсан. Энд тэгэл нөгөө зүү барай, ардынхаа уламж тэмлэгийг тэгээд дасгал, массаж гэл тэр бүх юмнуудыг хийн. Тэгээ хүмүүс ер нь Монголын тухай аяг асуудаг л да. Тэгэл энэ дээрэл одоо ингээл эднэрт тайлбарлахад одоо ингээл хувцсандар нь байж гэн, тийм зураг байж гэн. Монголын юмнууд ингээд байж гэн, мөнгө хүртэл байж гэн. Ингээл надад ярихад бол ингээл айгу амар бүх юмаа ингээд нэг дорн цуглуулчихна. Одоохондоо эрэгтэй хүний л хувцаалга байна. Тэгэл ингээд цуглуулаад Монголоо ингээд багаар цуглуулна шүү дээ. Хүмүүст бол танилцуулна. Тэгэл би ингээд ирсэн хүн болгонд Монгол гэрийн хаана нь юу байдгийг ямар учиртай бүгдийг тайлбарлалт шүү дээ. Энд чинь ингээд гэрээ цуудын тэрүүгээр орж ирсэн хүн ингээд намхан болохоор ингээд заавал хүндэтгэл үзүүлэлтээ үүдэн тийшээ харсан байдгийг. Одоо нөгөө Монгол гэрт жинхэнэ Монгол гэрт амьдардаг Пётр байгаа. Тэр гэрийнхаа үүдийг ингээд өөр тийшээ харуулаад тавьсан байсан чинь би нөгөө зөв чигээ ингээд бүр автоматар андуураад үүдээ нөгөө энэ хажуу тийш нь харуулаад барьсан байсан баг. Тэгсэн чинь би ингээд буруу бүгдийг ингээд буруу заагаад эхэлсэн байхгүй. Нөгөө чинь гайхаа чи яа тийш заадаг. Оо чиний үүд чи юм болохоор би ингээд буруу ойлгоод байна шүү дээ. Монгол гэр чинь зөвхөн ингээд урагшаа үүд нь хардсан шүү дээ. Гэсэн чи дараа нь бас үүдээ зөв харуулаад барьсан байсан. Тэгээ би энэ орж ирсэн хүмүүсийн гэрийн хаана нь юу байдаг, гэр ямар хүндэтгэлтэй байдгийг хэлж тайлбарладаг. Одоо Монгол гэр бол Европт маш мод болж байгаа. Энэ тэнэгөө амралтын газар барьж байгаа хүмүүс ер нь хааж очисон Монгол гэрээр ингээд амралтын газар хийчихэж Польшууд юм уу Европ хүмүүс миний зорилго бол энэ жинхэнэ Монгол гэр биш ч гэсэн би бол яг энэ гэрийнхаа тэр өв соёл ямар утга учиртайг би мэддэг болохоор би ингээ хүн болгон тайлбарлаж хэлдэг. Тэрүүгээр бол маш ялгаатай. Одоо ингээл энэ тэнд Монгол гэрт амарсан очсноо хүмүүс айгүй хэрдэг. Ер нь бол орон болгонд л ингээд Монгол гэр загвараар амралтын газар барьсан минь Европын орнуудад бол галампинг гэдээ бүр нэр хүртэл гарцсан тийм. Ийм мод гарчжээ. Тэгээд энэ чинь Монголын шүү, энэ Монголын өв соёл шүү, ийм учиртай юм шүү гэдгийг ингээ би өөрийнхөө энэ чинь манайх шүү гэдгийг би ингэж тайлбарлаж харуулдаг байхгүй юу. Ийм учиртай шүү гэж. Тэгээд таны одоо хийж байгаа зүйл чинь өстой гоё. Тэгээд ер нь би одоо бас ингээд Монгол соёлтой одоо холбоотой тийм юм хийж байгаа хүмүүст амар дуртай. Тэгээ бас таны хэлсэн тэр Пётр чинь Польш хүн шүү дээ. Тий. Польш хүн мөрчлөөсөө Монгол гэрт амьдраад одоо бараг 4-5 жил болж байгаа хаа. Юунаас пандемиас эхлээд амьдэрсэн. Ер нь би нөгөө энэ Монгол гэр ингээд бариулах гад Монголоос авчрыг гэхээр айгүй үнэтэй гараад тэгээд миний хувьд бол нөгөө ганцаараа эмэгтэй хүн чинь тэрийг зөөж авчрах ингээд төвхтэй санагдаад ер нь энэ чинь хийдэг хүнээр нь хийлгэх чигээд Монгол гэр хийж байгаа бүх фермүүдийг судалсан л да энэ орон дотроо. Тэгээ би бас тэр Монгол гэртэй холбоотой айгүй олон сонирхолтой хүмүүстэй танилцчихсэн. Одоо жинхэнэ Монгол гэрийг Монголд амьдарч агаад яваад бүр Монголд яваад Монголд аялал хийгээд бүр монголчууд миний аймаг 20 жил аварсан гэдэг тэр түүхээ ярьдаг нэг юм байдаг аахгүй. Тэгэхээр өөрөө ингээд Монгол гэр хэлцсэн байгаа аахгүй. Эсгээ эднэр хэлцээд Монголд очингуудаа тэнгуүтээ ирээл шууд өөрөө ингээл голоос ойгоос ингээл бургас авчраал гэр хийгээл эхэлсэн. Эхлээл яг хөө ингээл нөгөө эхнийх нь хийсэн гэр нь бүтлгүүд ш. Тэнгүүд нь ингээл дахиад сайжруулаад хийгээл тэгж хийсээр агаад ер нь тийм одоо орон сууцнаас ялгахааргүй юм 15 см-тэй ингээ бүх дулаалт мулаалтын юг ингээд бүр ингээ шал өөрөөр шийдсэн. Орчин үе тодорхой нь бол яг Монгол гэр энэ юу л ахгүй баг нь л ахгүй. Тим хүнтэй хүртэл танилцчихсан. Нөгөө Монгол гэрийн бүр ингээд Монгол гэр хийх сургалт явуулдаг. Вау. Тэр сургалтанд нь би очиод суугаад Монгол гэр хийлцээд ирсэн бүр. Тэгээд аюулгүй олон тийм сонирхолтой хүмүүстэй танилцсан. Тэрний нэг нь Пётр Монгол гэрт амьдардаг. Жинхэнэ Монгол гэрт амьдардаг. Пётр бол энд хийсэн гэрийг бол гэр гэж үздэггүй. Бүр ингээд жинхэнэ Монгол гэр би зөвхөн оригинал Монгол гэртэл дуртай гэдэг. Дандаа тийм Монгол гэр худалдаж авах. Тий, айгүй үнэнч.
Тэгээ нөгөө хүмүүс ингээс сонирхоод Монгол гэр авъя гэхлээр зөвхөн жинхэнэ Монгол гэр авчирч зөөгөөд ч юм уу хүнээр авчруулаад ч юм уу хавьчих өгдөг. Тэгээ Пётрийн Кракот барьсан 2-3 гэр байгаа. Тий. Яг Пётртай нэг бас тусгай анги оруулнаа Монгол үзэгчдэд зориулаад. Одоо яриад байгаа. За яг тэрнээс гадна дуусахаасаа өмнө одоо хоёлаа нэг бас буузаа хийж үзүүлэх гэж байгаа учраас дуусахаасаа өмнө танаас нэг хамгийн сүүлд нэг асуух юм байна. Одоо байгаа жишээлбэл дөнгөж одоо ингээд гадаад гарах гэж байгаа тийм одоо яг цаг дээр тулцсан хүүхдүүдэд юу гэж хэлмээр байна? Зөвхөн оюутан наснда биш. Ингээд бүр яг ингээд амьдралаа ингээд өөрчилж байгаа тийм залуу альсгүй бол залууч бас өөр миний үеийнх ч юм уу надаас илүү ах хэлчнэ гоё асуулт. Би бол Монгол ялангуяа залуу хүмүүс явах хэвээр, үзэх хэвээр, сурах хэвээр, сурах харьцуул яг жинхэнэ амьдрал ямар гэдгийг харах хэвээр. Гэхдээ би Монгол хүмүүсийг тэр үзсэн, сурсан, мэдсэн юм аа. Монголдо буцаагаад авчираад буцаад Монголд амьдэрсэн. Ингээд хараад тахлаар ингээд Монголд амьдарч байгаа байхгүй болсон юм шиг надад байхгүй юу. Тэгээ би заримдаа бодож тийм миний бодлоор болохоор яг над тохиолсон юм болоод идэв юм шиг надад санагдаад идэв. Хүүхэд байхасаа гарцсан. Үгүй тэрнээс гадна ингээд хүн чинь нэг газараа гадаад те ялангуяа ингээд олон жил болоод бүр ингээд тасаад ингээд ялгаа өөрийгөө ялгарч байгаа Монгол энэ төр гэдгээ ерөөсөө ингээд одоо мэдрэхэ болсон үед хэцүү л дээ. Буцах хэцүү болчдөг. Айгүй хэцүү. Яа тэгэхээр нөгөө хүүхэд байхдаа ирсэн хүн чинь ер нь энд төрч өссөн үнээс ялгаагүй л болцсон байдаг байхгүй юу. Одоо ингээд чи Польшоор бол ингээд баг цэвэрхэн ярьж штэ маш ингээд акцент эднэр хүртэл. Манай ихчийн хүүхэд ч гэсэн анх энд ирээд сургуульд орж исэн 7-8-тай. Тэрсэн яг цэвэр Польш хүүхд ярьдаг гэсэн. Уц муцаар ирэх юм бол хинч тэрэг гадаадын хүүхд гэж мэдхээргүй. Тийм хүмүүсийн үед бол би юу гэж хэлэхээ мэдэхгүй. Яг гэхээр чи чинь одоо ингээд энэ төрөөд баг өсцүүнээс ялгаагүй энэчнээс сурцсан. Одоо би Монголд амьдрах боллоо гэхэд би одоо тасч чадахгүй гэдгийг бас мэдэхгүй л яг үнэндээ. Яа тэгэхээр би чи ингээд тал насаа энд өнгөрөөчлөө. Тэнд очиод би Монголд өстө мэдэхгүй үзэх хэрэгтэй. Гэхдээ яг би өөрөө Монгол хүн Монголда хайртай учраас ер нь тэгэл энэ хоёр нутгийнхаа хооронд л амьдрах байх гэж бодож байна. Миний бол нөгөө хаана өнгөрөх маань бол хамаагүй хаанч амьдэрсэн, хаанч өнгөрсөн нэг л дэлхий тэгж нэг зарим хүмүүстэй гэдэгс заавал Монголда явсаа таа. Тийм байхгүй. Гэхдээ миний одоо ганц хийж чадах миний ганц Монголдо оруулах хувь нэмэр бол би энэ гэрээ бол маш их тийм хүсэл эрмэлзлээр л энэ би гэрийг барьсан маш хэцүү олон саад тулгуурыг туулсан ингэрч ингээ баг хэрэглэхгүй байжгаад ингээд ус ороод ялзраад муудаад ингээд баг хаяхын даван дээр тулцсан багт нь би бүх юмнуудыг шинжилээд эргүүлээд дахиж хоёр дахь удаа барьсан. Ер нь тэгээд баг хайчихснаас ялгаагүй тийм үе дээр очиж байгаа нөх хэрэглэхгүй ингээд нөгөө зогсоод байсан. Доогоороос нь ингээд ус мус ороод ялзруулаад муудуулаад. Гэтэ яг ямар ч гэсэн эргүүлээ барьсан. Тэгээд нүгээрэл би одоо ингээд Монголоос сурталчлан Монголоо харуулна. Миний одоо хаана байх ялгаагүй би одоо ингээд энд байсан ч Монголд байсан ч би ингэж л Монгол хүн гэдгийг харуулна. Нүгээрээ харахаж хүмүүст үзүүлнэ гэж одоо яг өдөр залуу хүмүүс бол явах хэвээр. Үзэх хэвээр, сурах хэвээр, харьцуул. Тэгээд тэр үзсэн, сурсан гоё юмнуудаа Монголдо хэрэгжүүлэх хэрэгтэй л гэж би бодож байгаа. Өгд буцаад болтугай. Тий. Тэр нөгөө нацагдарчийн хэлсэн гоё үг гэдэг ш. Хүний хүү хэрийн галуу үл хөрөх нутгаас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ. Тэр эрдэмээ өвөрлөөд Монголдо тэрийг ингээд гоё харуулаасай л гэж би. Гэхдээ зарим нэг залуучууд бас актер тий. Тий. Ер нь бол гадаадад амьдарч байгаа монголчууд бол айгүй сайн явж байгаа. Яа тэгэхээр эн чинь жинхэнэ хүний ста төвчээр бүх юмыг шалгаж штеп. Бид нарт одоо надад ингээд өвдөд ихтлээ гэхэд намайг асраад хамгаалаад миний өмнөөс миний юм хийгээд хүн байхгүй. Тийм учраас ачаатай амьдрах хэрэгтэй. Тийм болохоор хүн ер нь биеэ сайн тордох хэрэгтэй, эрүүл мэндэ бодох хэрэгтэй. Ер нь бол ингээл маш ухаалаг зөв амьдрах хэрэгтэй. Тэр муу хорт зуршлуудаас хол байх хэрэгтэй. Тэгжиж л хүн чанартай амьдрна. Тэгэхээр би бол гадаадд явж байгаа хүмүүсийг буруу тотгоод ихтэй амьдраад ер нь Монголдо
боломжтойнууд нь залуунууд нь буцаж очоод хэцүү байгааг би бол мэдэж байна. Хэцүү ч ихсэн Монголоо бүгдээрээ тэгээд чадахаараа хөгжүүлээсэй л гэж хүн болгон ингээд үзээрээ тий хүн болгон л ингээд чадах нэг юмараа өөрөө тэр юм хүн болгон юм сайн хийнэ л гэдэг чинь Монголд бол оруулж байгаа. Тэгээ миний одоо бас нэг ганц хийж чадлаараа нэг хийж болсон. Хийж байгаа юм одоо энэ подкаст байна. Дараагийн сезонод бас өөр сандрууд чамд бас маш их баярлж гэн урьсанд тэгээд таваас орсонд маш их баярлалаа. Яг тэгвэл намайг нэр би үнэхээр Монгол ингээд хүнийг ингээд ураад ингээд ярилцсанд оруулахад надад үнэхээр хэцүү байсан. Яг тэгвэл юу ярих юм? Ямар сони? Монголоор ярих гэдэг юм уу? Яах юугаа ярих юм? Айгуу тийм ицсэн гэх юм уу? Бие барьсан тийм байдалтай би дандаа толгордог байсан. Миний амьдрал сонирхолтой биш. Тэгж үздэг. Би ингээд гаднаас ингээд таны амьдрал одоо чиний амьдралыг харахад надад сонирхолтой байна. Ядаж чиний амьдрал чинь одоо өөр хүмүүсээс сонирхолтой штэ. Гоё штэ гэд зүгээр хөнгөн ярилцлага гэд тэгэхээр ер нь миний юучээсэн ярьж асууж исэн Монгол хүмүүс бол ер нь тийм бие барьсан ухарсан тийм байдалтай хүлээж авсан миний асуултыг. Та бол амар гоёор хүлээж авсан. Тэгээ маш их баярлалаа. Би бас их баярлалаа. Тэгээ тантай хамт одоо бичсэн энэ бичлэгийг үзээд магадгүй бусад монголчууд маань энэ бас арайч санснаар бас тийм биш юм байна гэж үзэх баг. Хүмүүсийн сэтгэхүй чинь бас жоохон хаалттай болчиход байна л та. Яг ингээл өөрийнхөө өрөөнд л яг нэг юм бодвол яадгийн юу ч ярьсан бол хүн болгоны амьдрал сонирхолтой шүү дээ. Хүн болгон давтагдшгүй түүхтэй янз бүрийн сонин хачин эдрэтэй амьдрал туулсан байгаа. Тэр бүгдийг ингээл ярих юм бол хүн болгоноос л ингээл ном бичихээр маш их юм гарч ирэх байхгүй. Яг би болохоор нөгөө сүүлийн бас Монголынхон ирээдүйд Монголынхон хөв заяанд айгүйх санаа зовоод исэн л та. Яана Монголд маань яах гэдэг энэ хаашаал явчих гэдэг энэ гэл айгүйх боддог. Тэгэл сүулдэ бодчихвол ер нь хүн болгон л хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна гэж л Монгол хөгжинд ихгүй зөвхөн төр засгаа муулаад зөвхөн бие биенээ муулаад юу ч байхгүй. Эвтэй бэжж хүн болгон Монголынхон төлөө түүх соёлоо багтаж бахархаж омөгшөж энийг харуулж ингэж л энэ л бидний Монголд оруулах хувь нэмэр болов гэж бодвол би энийг ингээд хүмүүст хүрээсэй гэж би аяг бодож исэн байхгүй. Тийм болохоор чамд гэж тий өрхлөөр нь би бол аягүй туртаа зөвшөөрсөн. Энэ бол яг уу өөрөө би ингээд битсэн бодвол яг уу цөөхөн хүнд хүрэх байх магадгүй энэ бичлэгийн өвчээр олон хүн сонсох чинь билээ олон хүн нэрээ тийм байж гэж бодох юм уу яахыг би мэдэхгүй. Гэхдээ яг уу би тэгж ингээд хүмүүст ингэж ийм мессеж ийм үг хэлэх юмсан гэж аягүй бодож явжсэн байхгүй. За маш их баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаар уулзалт баяртай.